Өндөг нэмнэхээ өөрчлөгдөшгүй, хуруу нэмнэхээ өөршгүй. Алга нэмнэхээ арилшгүй, минийхээ миний. Баярлалаа үзэгчдээ. Хурууныхээ ток шоу шинэ дугаараа үзэгч та бүхэнд өргөн барихад бэлэн боллоо. Ганц улаан авч тим дээр хурж газар алгадан унахад тэсгэлгүй гашуунаар би чиний тухай бодлоо. Энэ шүлгийг Монголын сонгомол яруу найраг хэмээх аюур зан зохиолчийн гаргасан номноос магадгүй та олж харсан байх. Өнөөдрийн зочин ийм зочин байгаа. Бид та бүхэнд юуны өмнө зочныхоо талаар товч танилцуулъя. Үзэгчдээ өнөөдөр бид нэвтрүүлгээр дамжуулан үзэгч та бүхэдтэй тэр дундаа зохиолч, орчуулагч, яруу найраг сонирхогч үзэгчдэд зориулсан дугаарыг хүрэхээр зочноо урьсан юм. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочин, зохиолч, орчуулагч Дашин Оюун Чимэг. Ингээд зочноо хамтдаа угтаж ажиллая. За, сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Та бүхэнд ч гэсэн өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Тэгэхээр би нэвтрүүлгийнхаа өнөөдрийн дугаарт таныг онцлог урьсан нь өнөөдөр Монголын боловсролын тэр дундаа баг дунд ангийн хүүхдүүдэд зориулсан боловсролын тогтолцоо номоор дамжуулан хүүхдийг хүмүүжүүлж байгаа арга ухаан ямар байна вэ? Таны хувийн амьдрал, хувийн уран бүтээл бас ямар байна вэ? Энэ талаар сонирхох гэж байгаамаа. Тэгэхээр сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна? Гэртээ суугаад орчуулга хийж байгаа сурагтай байсан. За тэгэхээр энэ мөчөд үзэж суугаа үзэгч түмэндээ болон зэрэгтэлтэй хувийн зүгээс мэд хүргэе. Тэгээд бидний хийж байгаа ажил их өргөн далаацтай. Одоо эхлээд 6 жил болж байна. Ном маань хэвлэгдэж гарснаас хойш 5 жил болж байгаа. Бас нэг тодорхой хэмжээнд хүмүүс уншигчид мэддэг болсон байна. Энэ хийсэн ажлын маань зорилго гэвэл ердөөсөө өөрөө сайн дураарай. Одоо хийн нэгний захиалгагүйгээр ингэж хийж байгаа ажил. Тэгээд чухам яагаад энэ ажлыг хийх болов гэхээр би 2004-өөс 2008 онд гэр бүлээрээ нэг Америкт байх бас тийм аз завшаан тохиолдсон юм аа. Тэгээд манай хүүхдүүд бүгдээрээ бага ингэж явдаг байсан л да. Тэгэд хүүхдүүдийнхаа үзэж байгаа тэр ном дэвтэр юмыг хараад одоо өстө бид нэр алхан талд нь байна үдээ. Үнэхээр уйлмаар ийм би өөрөө бас энэ орны гайгүй боловсралтай зохиолчийн хувьд тэнд очиод нэрээ надад маш их хүнд санагдсан. Үнэхээр бид одоо нэг хөмөрсөн тогооны доторхоос нацагдоржийн бичижсэн үеэс арай хийж нэг жоохон гарах гэж явтал дахиад пад гээд ингээд орцсон юм болов уу гэж бодогдоо. Тэгээд яг энэ эмзэглэлийн үүднээс бол хийсэн ажил юм байнамаа. Тэгээд ер нь хөгжингөө орны хүүхдийн сургалтын хөтөлбөр их өөр юм билээ л дээ манайхнаас. Тэгээд юугаараа өөр байна вэ гэхээр ердөөсөө баг одоо боловсрал гэдэг бол яг л хүнийг хүн болгох чиглэл рүү гол нь ханддаг. Ердөөл тэр одоо тэр нэг Америкийн нэг тийм үг гэдэг юм билээ чи хүүхдээ болохгүй гэдгийг л ойлгол бусдыг нь бид хүмүүжүүлж байгаа гэж. Үнэхээр тэр сургуулийн орчин тэр үзэж байгаа ном дэвтэр энтерт бол ердөө тэр яг хүнийг бүрэлдүүлэн хувь хүнийг яаж бүрэлдүүлэн тогтоох вэ гэдэг. Одоо ямар нэгэн эзэмд хамаарахгүйгээр ер нь хүн бол өөрөө хүн шүү дээ тийм ээ. Дээш одоо тэнгэрт доор газар байна. Бид адилхан л нэг дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс. Тэгэхээр бүгд адилхан зүрх сэтгэлтэй, эцэг их орноо гэсэн хайртай, сайн сайханд бол итгэдэг, тийш нь тэмүүлдэг, ийм л хүн төрлөختөн өнөөдөр зэрэгцэн оршиж байгаа. Тэгэхээр бид тэр хүүхэд болгож байгаа тэр хүн болохын удирдгал бол ердөөсөө л нөгөө нэг үлгэрээс эхэлдэг юм байна л да. Одоо хүүхэд болгонд нэг тийм ариун хүсэл байдаг тийм ээ. Одоо нэг сургуулийн багангийн тэрнээс доош насны хүүхдүүдээс үлгэр уншуулгын хүүхэд яг зайрмаг итгүү гэж байгаа юм шиг бүгд ярилцлага гараа өргөн. Яг энэ магадгүй хүний тэр хөгжлийн зүй тогтол байж болох юм. Би одоо тэр шинжлэх ухааны судалгаа нотлохоо сайн мэдэхгүй учраас ер нь бол би тэрийг гэрхэн анзаарсан л да. Тэгээд яг энэ нэг үлгэр унших энэ хүсэл эрмэлзэл дээр нь яг дөрүүлээд тэдэнд хэрэгтэй ямыг нь уншилтын байдлаар хүргэдэг юм байна. Одоо манай хүүхдүүд бол 4-р ангидаа гэхэд дөнгөж нөгөө нэг юм
элементийн бичиг сурч байгаа жишээтэй тийм ээ. Дөнгөж 1-р ангид оронгууд нь гарын саргатлын бичүүлэл цээжч хийлгээл ийм байдгүй маань л та тэр зүгээр л багш уншиж өгдөг. Маш дуртай хичээлдээ явцгаа. Очоод гоё зохиол уншуулна, ном уншуулна. А тэр нь зүгээр нэг одоо шайлын байлын биш тэн дээрээ жинхэнэ нөгөө төрийн бодлогонд хэрэгжиж байдаг. Яг юу уншиж өгөх хэвээр. Тэр нөгөө цагаан цаас шиг орж ирж байгаа хүнийг төлөвшүүлэхэд юу хэрэгтэй. Тэр бол одоо тухайн орны эрдэмтэн мэрэгд судлаад чуулаад дээрэс нь одоо төрийнх нь байгууллагууд нь зөвшөөрөө тамга тэмдгээд арчсан ийм юм уншиж өгдөг. Энд төрийн бодлого явж байгаа. Манай нэвтрүүлэгт өнөөдөр бас тантай уулзаж ярилцаж зохиол орчуулгын талаар за мөн хүмүүжлийн талаар ярилцахаар Монгол улсын боловсролын их сургуулийн сэтгэл судлалын ангийн оюутнуудын төлөөлөл за мөн зохиомж дээд сургуулийн сэтгүүл зүйн 3 дугаар курсынхны төлөөлөл хүрэлцэн ирсэн байнамаа. Та бүгдэд бас баярлалаа. Таны хувьд зохиолч байсан, яруу найрагч байсан, эд хийж бүтээх насандаа бас Америкийг зорьсон байна. Яагаад орчуулгын салбар руу орчив? Анх одоо та нар шиг л залуу байхдаа ер нь шүлэг өчхөөс өөр юм миний толгойд л ордгүй байсан. Тэгээд одоо эргээд санахад би амьдралынхаа 14 жилийг шүлэг өчгөд зориулсан юм лээ. Тэгээд тэр хооронд 2 сургуулийн оюутан байлаа. 8 жил оюутны ширээний ард шүлэг өчлээ. Тэгээд яг хуу тодорхой хэмжээнд өөрийнхөө нэг тийм хайсан юмыг олсон юм болоо да яруу найрагт. Тэгээд маш их сэтгэлийн ханамжтайгаар орхисон. Тэгээд ч бас нөгөө төвөр бол яруу найраг гэдэг бол тийм нэг сайхан залуу насны урлаг юм шиг байгаа юм. Хүн нэг тийм гэгэн тунгалаг сэтгэл санаа хүртэл нэг нөгөө залуу байхад юм бүхэн сайхан гэд манай тэрэглийн нэг шүлэг өгдгийг би үнэн гэж боддгийн хүн залуу байхад үнэхээр тэнгэр маш гүн хөх өнгөтэй, нар маш алтан тунгалаг алтан өнгөтэй байдаг юм шиг одоо эргээд надад санагддаг. Тэгэхээр энэ хүний нэг залуу насны энэ хэрэгүү тунгалаг ариун хүсэл тэмүүлэлтэй яруу найраг бол нягт толботой. Тэгээ тэр дундаа монголчуудын хувьд их онцлог. Яг тэгэхээр бид нүүдэлчдийн соёл иргэншлээс гараагүй энэ байгаль дэлхийтэйг их харьцдаг ард юм учраас их олон одоо хуучин зөвлөлтийн судлаачид бас одоо сүүлийн үед энэ барууны судлаачид энэ төр монголчуудыг яруу найраглаг ард түмэн гэж юм л да. Үүнийг би хүлээн зөвшөөрнө. Яг тэгэхээр бидний амьдарч байгаа орчин нөхцөл маань одоо сүүлийн 20 хэдхэн жилдэл Утаатай Улаанбаатарт амьдардаг болцсноос биш уг нь бол их сайхан тийм задгай хөх тэнгэрийн дор ийм таллын хязгааргүй харж уртын дуугаа дуулж ингэж явдаг. Магадгүй дэлхий дээр цорын ганцхан байгальтайгаа хамт байдаг ард түмэн учраас бидний сэтгэхүйг дотоод сэтгэлийг тийм ээ яруу найраггүйгээр төсөөлөх аргагүй. Энэ яруу найраг бол өдөр тутмын амьдралаас бол урган гарч идэг. Тэгэхээр би бас нэг жирийн монгол хүний хувьд энийг хүлээж аваад тэгээд дээр нь бас нэг жоохон өөртөөс аяасаа хөгжүүлсэн баг. Тэгээд нэг яруу найргийн бэлтгэсэн. Сэтгэлийн таашаал авсан гэж та тэглээ. Бусад яруу найрагчдын хувьд одоо нөгөө болор цомд ороод төрүүлээ тэр цомыг аваад баярладаг ч юм уу эсвэл нэг дууны цомог гаргаад тэрнээсээ кайф авдаг юм шиг харагддаг. Гэтэл та болохоор арай өөр байсан байдаг штэ. Тэгэхээр юу юм аа? Ер нь өнөөдрийг болтол нэг зүгээр уран бүтээлч хүний зам байх л да. Нэг одоо ур зөксөө тарагдах гэж гүөхээсээ илүү хойно зөксөөд нэг ажигладаг зам бол бидний уран бүтээлчдэд бас байдгийг. Шагналын давцангаас хинтээ. Тий, ердөөсөө би хизээч олны өмнө шүлэг үзээгүй. Нэг анх эрхүүд сурч байхдаа нэг полин дээд сургуулийн зааланд нэг шүлэг уншгээд би очисон юм аа. Тэгсэн чинь тэр агшинд бас яг өөрөө бүрэгчмхий зантаач холбоотой байсан баг. Ингээд шүлэг уншсан энэ хүмүүс ямар тэнэг юм уншдаг юм бэ гэж бодож байгаа байх гэж бодогдоод тэрнээс хойш ердөөсөө тийм шүлэг мүлэг унших их дурггүй. Тэгээд миний өөрийн бичсэн шүлэг сэтгэлгээний арга барилч гэсэн одоо тийм нэг шоуны одоо урлагаас нэлээ хол одоо өөртөө ингэж бичдэг юм юутай. Тэгэхээр өнөөдрийг ч хүртэл би бас нэг тэр шагнал урамшлын одоо гол сайхныг олж харахгүй л яваад байна л да. Тэгээд хизээч болор цомд оролцъё гэж бодож байгаагүй. Эсвэл хэрвээ намайг болор цомдоор гараа шүлэг уншуул энэ ямар тэнийг юм бичдэг хүн бэ гэж ихэнх зэрэгтэл бодох байх. Нэг аливаа зүйл нэг юм бидэг штэ. Ерөнхий ба тусгай гэд та нар оюутнууд сайн мэдж байгаа тийм ээ. Тэгэхээр ерөнхий нь болохоор одоо энэ физикийн хуулиар бол юм. Жишээлбэл энэ номыг ингээд дарахад маш бага хүчээр дарагдана, том талбай эзэлж байгаа тийм үү? Энийн оронд утгаар дарахад бол маш гүнзгий орчин, талбай нь бага. Тэгэхээр энэ ч гэсэн одоо нийгэмд байдаг түгээмэл нэг гүн хааны хууль шүү дээ тийм ээ.
ерөнхий болоод эхлэнгүүтээ талбай том хамраад цаашаа гүн явах болчдөг. А тусгай нь болохоор баг хүрээнд их гүнзгий ордог. Тэгэхээр утга зохиолын өнөөдрийн хүртэл миний зорж ирж байгаа юу бол тэр тусгай руу н орсон юм шиг байгаа юм л да. Ягаад тэгэхээр жоохон мэрэгжлийн талдаа одоо нэг дуур симфони гэсэн тийм мэдээж сонсогчд цөөхөн тэгсэн мөртлөөс гүн шинтэй сонсдог. Тэгтэл бүхий өргөн тоглож байгаа нийтийн дууны юун дээр болохоор маш олон зрителчүүд алга ташаад байдаг. Энийн шигэрхүү бас яг бид нэг юм жоохон мэрэгжлийн талдаа хийж байгаа учраас хүмүүс их намайг мэдэхгүй байх. Би өөрөө ч нэг олон хүмүүсийн танилцуулж тэгээд яг нэг юм хийсэн ажлаасаа таашаал авах гэж байна л да. Тэр нь одоо тайзан дээр ёслох одоо сайхныг би бол мэдэхгүй юм. Гэхдээ бол одоо бас их сайхан таашаалэрдэг. Миний хувьд яасан бэ гэхээр би зүгээр ирсэн юм олсон. Тэгээд тэр надад их таашаал байсан. Тэгээд бас нөгөөтэйгөр их том эмгэгдэлтэй санагдсан. Одоо та нар хэрвээ уншсан бол энэ миний орчуулсан салхины дотоод тал гэдэг энэ зохиол байгаа. Энэ зохиол төр нэг юм би зүгээр товчхон иш татчихсан энэ зохиолоос энэ зохиол төр зохиолын гол баатар маань нэг байш одоо цамхаг барихаар энэ нөгөө Сербийн зохиолчүүд хингээд Милорад Павич гээд их олон удаа Нобелийн шагналд нэр дэвшсэн юм хүн. Тэгээ энэ өөрийгөө энэ хүний хазар хэлний тойл гэдэг орман 20 дугаар зууны хамгийн сонгодог орман гэж өөрөө ол зарладаг. Нэлээд ч олон утга зохиолын одоо институт гэж ярьдаг да тийм хүрээлэнгүүд бол тэрнтэй санал нэгддэг юм лээ. Тэгэхээр энэ хүний бичсэн энэ зохиол дээр юу гардаг? Надад тэрийг уншичаад өөрийнхөө би тэр нэг шүлэг бичснийхаа дараа үеийг би олж харах шиг болсон. Юу гэхээр энд гол баатар маань нэг цайз барьж байгаа. Цамхаг. Тэгээ хоёр энэ цамхаг хотын хаалган дээр хоёр адилхан цамхаг барьж байгаа. Тэгсэн нэг их нэр хүндтэй мундаг тийм уран барилгачин барьж байгаа. Нэр хүнд бүхий. А нөгөөх нь манай Лендер гэдэг гол баатар. Энэ хинч мэдэхгүй зүгээр. А тэгээд тэр мундаг уран барилгачны барьсан талбай болохоор цэвэрхэн сайхан талбай байсан. А Лендерийн сонгож авсан талбай болохоор шавар нэмхтаа энэ дэр хинч юм барих аргагүй гэж тооцож байсан. Лендерийн одоо хинч барих боломжгүй гэж тэр ажлаа ганцаараа хэлсэн. Явцын дунд нөгөө олон хамтран ажиллагчид нь тэр мундаг нэртэй төртэй уран барилгач руу яваа. Тэгээд хоёр цамхаг боссон. Тэгээд гэхдээ Лендер нөгөө уран барилгачнаас илүү өндөр цамхаг барьж чадсан. Уран барилгачны цамхаг ердийн одоо нэг стандарт хэмжээнд очиод дуусаад тэр хот даяар найр хийгээд хундаг барьж ширээний ард сууж чадах болгон тэр найранд оролцсон гинэ. Хавтгай магтаал одоо ийм их баяр баясгалан угаалга цайлга болсон. Тэгтэл Лендерийн цамхаг үүлэнд думбцсан орой. Тэнгуут нь хүмүүс ийм хэрэггүй юм хийж яадаг байна. Одоо бидний хэрэгцээнээс дэшээ гараа авцсан. Гэт хинч тэрийг алга тарч баяр хүргэсэнгүү тоосонгүй. Тэгтээ тэр хоёр цамхаг дээр нөгөө нэг салхины чиг заагч нэг залмгаа дахиа гэд барилуулдаг штэ. Тэр хоёр дахиа хоёр өөрөөр чиг заадаг. Нөгөө Красимович гэдэг уран барилгачны цамхаг дээрх дахиа болохоор ойр зуурхан боссон салхинд ингэж хөдөлдөг. Яг энэ хүмүүсийн амьдрал дотор хутгалцсан тийм цаг агаарыг заадаг бол Лендерийн цамхагийн орой дээрх дахиа нөгөө өндрийн салхинд л ганцхан хөдөлдөг. Тэгэхээр энэ зүгээр нэг юугаар уран зохиолын дүр мэт боловч яг ийм юу дүнгэж түрүүчийн миний хэлдэг тэр нөгөө хутга ном хоёрын даралтын хүчний тухай ярьдагта энэ нөгөө ерөнхий ба тусгай юм байна. Ийм тэгтээ нэг онцлог нь одоо түрүүчийн миний хэлсэн тэр төрийн бодлого байна та. Төрийн бодлогод дандаа тэр тусгайг нь чухалчилдаг шүү. Хачин гайхалтай. Яагаад гэвэл цөөн тооны элитүүд энэ нийгмийг бол чирч явдаг юм байна л да. Түүнээс биш массын төвшөнд нөгөө Красимовичийн цамхгийн хэмжээнд ороод ирвэл бүгд нөгөө солонгос сериал нөгөө олонтоо зарагддаг бестселлер номнуудаа уншаад нөгөө сэтгхүүн ийм хэмжээндээ үлдэх юм байна. Тэгтэл нөгөө бодлого барьж явж байгаа хүмүүс маань үгүй энэ их сайн ном шүү. Энийг хүүхэд заавалч унших хэрэгтэй. Ойлгохгүйсэн ч ойлгуулахыг хичээнэ. Ингээд ирэхээр яадгүй хэр нийгмийн нөгөө зөв хөгжил маань тэр масста таарч бодлого явагдах биш. Цөөхөн элитүүдийнхаа хэмжээнд хоошо нөгөө ард долноо араасаа дагуулж ингэж нөгөө нийгмийн соён гэгэрэл гэдэг юм бо очдөг юм байна л да. Салбартаа та элит үү? Тэгж хэлж болно. Тий. Өөрийгөө ёо. Ягаад гэвэл би өөрийнхөө хийсэн ажил маш сэтгэл хангалуун байгаа. Дээрэс нь
одоо тэр болор цом аваад баярладаг тэр баяр баясгалан тийм үү? Бидний одоо уран бүтээлчд бол бичиж тойруулж яхад бол амсагддаг. Тэрийгээр бол онцлог юм тий. Тэгэхээр яг уу ерөнхийдөө тэгж хэлж болох юм аа. Төрийн бодлогын талаар та түрүүн бас цухас дурдлаа. Би энэ дэр нэг зүйлийг асуух гэсэн. Одоо хүүхдийн ном гэхээр комик ном айгүй байна. Гадуур гарч байгаа ч тийм байна, харж байгаа ч тийм байна. Комик номыг одоо би ингээд 5 настай хүүхэдтэй тэгээ өөрийнхөө хүүхдэд комик ном аваад уншаад өгөхгүй. Тэгэхээр хүүхд маань зургийг хараад ээжээ ингэж ийн гэдэг би дээр хэмээн уншиж өгөхгүй байдаг. Гэтэл яг энэ комик номоор хүүхдийг хүмүүжүүлэх зөв юм уу? Эсвэл энэ Эрдэнэсийн сан шиг дэлхийн сонгомол зохиолуудыг хүүхдэд багаас нь толгойд нь суулгаж өгөх ёстой юм уу? Нэгдүгээр, хоёрдугаарт болохоор хүмүүс за тэр Америк бол бүр тусдаа хүмүүс, тусдаа орон. Тэр Америкийн соёлыг Монголд байгаа Монголын хөрсөн дээр буулгаж яах гэдэг гэдэг нэг хэсэг байдаг. Сүүлийнх нь асуултаас эхлэе. Жишээлбэл Америкийн соёлыг Монголын хөрсөн дээр буулгаж яах гэж байгаа юм бэ гэж олон хүн над руу бол одоо загнадаг. Манай утга зохиолын хүрээний хүмүүс ч гэл байна. Гэхдээ би түрүүн хэлсэн. Хүн төрлөختөө ердөөсөө л аав адилхан. Адилхан ээжээс төрн адилхан аав энэ одоо сургуулиар хүмүүжин тийм ээ. Тэгэхдээ хүн төрлөختөнд нийтлэг юмч бий, оронд тусгай юмч бий. Бид эхлээд ч юм уу дараа ч юм уу ямар ч байсан нийтлэгээс суралцах нь гарцаагүй. Би өөрөө хизээч Кристийн шашинд нэг алга ташдаггүй хүн. Одоо миний хувь хүн. Тэгтэл энэ Эрдэнэсийн сан гэдэг дотор би Кристийн шашны их дууч Сельма Лагерлиф гэдэг хүний шидэт лаа гэж зохиолыг яг өөрийнхөө орчуулгаар ийш оруулсан. Жишээ нь бид шашин тухайдах хэрэггүй байхгүй. Тэр Кристийн шашны дуучин боловч тэр хүний бичиж гаргасан юм хэн бугаад ч хамаатай. Хүн яаж тэр овилгогүй ойврогт зангаад дарж төлөвшөж томоочих вэ гэдгийг л энэ бичсэн ном байна. Тэгэхээр одоо бид буддист эсвэл монголчууд тэр ойврогын зам бидэнд байж л хамаагүй тэр сэлмал дардгийн байгаа биз гэж хэлэх ямар ч утга бол байхгүй. Хүн болгодог эрхэм итгэн чанар байна. Тийм ээ? Одоо ёс суртахуунтай байх, ёс суртахуун гэдэг маань тухайн орны хууль, дүрм тэр нийтийн хөвшиж мөрддөг зүйлийг дагаж мөрдөх. Би эрхчлөө эдэлж чинь гэдэг та нарын амгалан тавин байдлыг алдуулах ёсгүй. Та нарт би хор хөнөөлт тарих ёсгүй. Энийг ёс суртахууны хэм хэмжээгээр зохицуулдаг. Орон тэр нь зүгээр өөр ялгуу жоох өөр гэж болно. Гэхдээ л нэг суурин дээр энэ болгон бүх шашны одоо сэдвтэй зохиолууд цаатлынхаа дүнд адилхан л байдаг. Тийм биз дээ. Тэнд ихэвчлэн шашны сэдвтэй зохиолууд ёс суртахууныг их гүнээ ингэж гаргасан байдаг. Аливаа шашин гэдэг бол мэдээж тэр ард түмний сайн сайхан одоо төлөвшлөл рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг учраас энд адилхан байх нь бол гарцаагүй. Нэгдэж. Хоёрдож болохоор энэ төрийн бодлого энэ тухай ярьлаа. Зүгээр хэлж болох эсхийг би мэдэхгүй. Гэхдээ өнөөдөр бол хин юу ч гэж хэлж исэн хариуцлага тооцдоггүй юм чинь би бол ярьчээ. Энд нэг ямиг би бол олж харсан. Манай боловсролын салбарт ялангуяа гадны бодлого аль хэдийн ороод ирсэн. Зүгээр энэ хаанаас биднүүсийн тархийг бадж байгааг би мэдэхгүй. Нөгөө мууны шашин энэ за тэр мөн зүүнэнч байна уу ямар ч байсан энд монгол хүн өнөөдөр бодлого боловсруулахгүй байна. Энэ бүр хертнээс эхэлсэн. 90-ад онд. 90-ад оны үед номын санд байсан номнуудыг бүгдийг нурагшин зөөсөн байдаг. Би нэг удаагийнх нь номыг зөөлсөж байсан манай нөхөр өөрийн биеэр баталдаг. Тэгтэл би нөгөө хөх толбын гээ сонин гардаг штэ. Тэр улс төрийн хүрээнд их олон жил чанагдаж явсан хүн би Эрдэнэбаатар гойг худлаа хэлж гин гэж бодохгүй байна. Эрдэнэбаатар гой гэхэд өнгөрсөн зун надад уулзаад би энэ тухай ярьсан чинь 3 удаа номыг их цэвэрлэгээ хийсэн гэж ирсэн. Одоо нөгөө марксизм, коммунизмаас нь салах гээд биднөөсийг өрдөөсөө нөгөө оюун санааг нь форматлж штэ. Тэгэхээр 90-ад онд айлууд талхны төлөө амьдарч явах үед хэн Монголын номын сангаас зохиол зөөх вэ? Тэгээ тэрэн дотор нь шүү дээ. Хүүхдийн сонгодог зохиолууд маш их ажигдсан байна. Би яагаад түүхээр энэ номнуудыг гаргаж эхлээд манай нөхөр бол ерөнхийдөө нэлээд их ном уншдаг хүн л дээ. Тэгээд энэ номнууд юу яасан? Бид хоёр ч нэг 80-аад оны дунд сургуулийн хүүхдүүд байхгүй юу? Тэгээд
Энэ номнууд орчуулагцсан Монгол төр би хүүхэд байхдаа уншижсэн. Манай сумын номын санд иржсэн гэдэг. Тэгээ би тэрийг номын сангийн бүх сүлжээгээр хайлгаад орчуулгыг нь олоогүй. Одоо дүнгэрч түрүүхэн натаа нэг зохиолчийн бэр таарлцсан манай хадам маавын зохиол аль ч номын санд байхгүй гэж хэлсэн. Энэ юуных вэ? Тэгэхээр биднээс ингээд нөгөө талхай булаацалдаад хэрэлдэж явах хооронд чинь аль хэдийн гадны бодлого орж ирээд нөгөө биднээсийг соён гэгэрч болох бүх зүйлийг хэлсэн салахын төлөө явсан. Тэгээд одоо та нар мэдж байгаа дунд сургуулийн нөгөө юу утга зохиолын хөтөлбөр хасаа хийцээ. Одоо тэр таны ярьж байгаа комик ном байна. Тэр комик номны тухайд бол энэ бүр бодлогоор одоо манай алтан үеийг сайд түрүү ингээл нэг комик ном рекламадад идэг байсан мэт дээ. Одоо хэдэн төгрөг авсныхаа төлөө тийм үйлдэл хийж байгааг би мэдэхгүй. Сая боловсрол соёлын яамд ажилладаг би одоо ийм хагархаа хэнгэрэг шиг цуураад иж болж байна уу? Соёлын яамд ажилладаг миний нэг танил ярьж байна. Соёлын яамнаас номын одоо жагсаалт гарсан байна л да. Бас нэг яам юм чинь нэг бодлого энэ бариад тэгсэн тэн дотор 30% нь комик ном орж ирсэн гэнэ. Тэгээ хүү яаж байгаа юм бэ? Комик ном байж болохгүй ш. Тэр чинь өөрөө хүүхдийн зохиолч хүн байхгүй. Комик ном байж болохгүй чинь хизээч комик номноос хүн одоо уран зохиолын одоо тэр уран зохиолын жанр биш байхгүй юу? Зүгээр өгүүлэмжийг зургаар илэрхийлэх арга байж болно. Тэр огт өөр юм. Уран зохиолтой ямар ч харьдах юм байхгүй. Тэгсэн чинь сайдын даалгавартаа 30% нь заашгүй комик ном байлгаа гэсэн. Тэгэхээр энэ зүгээр одоо яг дотор нь ороод ингээд бидэн шиг ажил хийж явж байгаа хүмүүст ойлгомжтой тодорхой болж ирж байна. Чухам гэхдээ хэний одоо савар явж байгааг би мэдэхгүй. Би яагаад тэгэхээр тагнуулын байгууллага биш. Ямар ч л байсан өнөөдөр Монгол хүмүүс өөрснөө ямар ч бодлого гаргахгүй байна гэдгийг л би маш сайн харж байна. Одоо энэ сая шинжлэлийн засгийн газрын сайдад, боловсролын сайдад би жишээлбэл юуны Кембрижийн сургуулийн хичээлд үздэг хөтөлбөрийг уран зохиолын номны нэрсийг бүгдийг орчуулж өгсөн. Тэр зөвхөн номын нэрс жагсаагаад бичгэд 50 хэдэн хуудас болж ирсэн. Одоо ч миний компьютер дээр байгаа тэр. Тэгээд тэрийг үзээд би юу гэж яасан бэ гэхээр өөрийнхөө саналыг хэлж байгаа юм л да. Энэ бол монголчуудад нутагшуулж болохгүй юм байна. Энэ тэр Кембрижийн сургууль гэдэг маань Америкийн Мэриланд гэдэг мужид байдаг жижигхэн хувийн сургууль юм байна л да. Тэгэхдээ тэнд Америкийн төрийн бодлого гайхалтай байгаа. Мундаг байгаа. Энийг монголчууд бид авчруулахгүй шүү дээ. Зүгээр тэр сонгодог зохиолыг уншиж болно. Гэхдээ тэр төрийн бодлогыг бид авч болохгүй л байхгүй. Тэгээд тэн дээр жишээлбэл бэлтгэл ангид орсон хүүхдийн номыг ингээд эхлээд дэлгээд үзэнгүүт нь бурхны бүтээлийг гайхан бишрэхүй гэдэг хэлж байгаа. Тэгээд тэнд далаа, тэнгис, уул бүх юмнууд энэ тухайн номнууд орж ирж байна. Энэ тэр жагсаалтыг хараад би үнэхээр биширсэн. Үнэхээр бишрэхээс үр аргагүй. Яагаад гэвэл тэнд маш гайхалтай бодлоготойгоор хүүхдүүдэд уншилтыг хүргэж байна. Жишээлбэл 3 дугаар ангийн хүүхдүүд тэнд торгоны замын тухай ном уншиж байгаа. Манай ихтэй сургуулийн оюутнууд торгоны замын тухай ном уншдаг эсгийг би мэдэхгүй байна. Түүхэн ангийн оюутнууд ч үдэ зүгээр та нарт бол ортгүй л баг. Тийм нарийн зохион байгуулалтын юмнаас бид аргачлалыг авах хэрэгтэй. Дээрээс нь энэ хэрүү тэрийг авах юм бол бид хэдэн жилийн дараа одоо Кембрижийн сургалтын хөтөлбөрийг Монголд нутагшуулаад тэр чигээр нь хуулбарлаад авъя тэр бүх номнуудыг орчуулъя гэхэд хэдэн жилийн дараа ямар хүмүүс гарч ирвэ гэхээр өөрснийгөө Америкийн одоо нэг муж гэж үздэг Кристи ертөнцийн эзэнт бүнэм хийдэг ийм нэг сүрэг хүмүүс гарч ирэх. Тийм л бодлого. Тэр яагаад тэгэхээр тэр Америкийн бодлого учраас тэр зөв ш. Тэгсэн хүний урманд ямар ч хариу контакт тогтоогоогүй. Хэрвээ юм хий гэсэн хүн бол ийм нэг 100 ном бариад орж ирж байгаа хүнийг би хэрвээ сайд юм уу төрийн одоо эрх мэдэлтэй хүн байсан бол комисс гаргуул. За наад нэг нөхөр чи юм яриа яваад энэ одоо нөгөө өөрийгөө шатаадаг хүн шиг худлаа рекламчин байна уу эсвэл энэ үнэхээр юм хийцэн хүн үү комисс гарга та нар шалга. Юуг нь бичлэгээ нь уншаад үз. Орчуулга нь үнэхээр чанарын шаардлага хангах юм байна уу та нарны хэдэн удсын тулгаад үзчихтэй буруу зүрх орчуулж за тэрний дараа ярьж болно. Тэнд эрүүл сарвал хэрэг сэтгхүү хэрүү гадны гар хүл болоогүй эрүүл сарвал сэтгхүү бол ийм алхмаас эхлэх хэрэгтэй байхгүй юу? Хэрүү би нэг одоо салбарын сайд ч юм уу энэ дэр сууж итал над дээр нэг
тухайн салбарын нэлээд юм хийцэн хүн орж ирэхэд ямар ч байсан би юуны дөрөв экспертээр оруулж үзүүл. Үзсний дараа энэ хүний энэ хэсгийг нь авъя, энэ хэсгийг нь болъё. Энэ бол манай төрийн бодлого байх хэрэгтэй. Төрийн бодлого муу, буруу биш гэж та зөрөгтэй хэлэх гээд байна тийм. Гэхдээ яг үнийг хэлэхэд би одоо Монгол төр байгаа гэдэгт үнэхээр итгэхгүй шүү дээ. Тэгэхээр би тайчих хэрэгтэй юм байна. Одоо ямар ч л байсан зүгтаад одоо бидэнд очдог газар байхгүй. Тэгэхээр залуу үе маань л жоохон сэхэтэй баймаар байна л да. Үнэхээр одоо би тэгээд бодож ирсэн. За одоо еврей эзэн ч байна уу? Одоо Иесус чин эзэн ч байна уу? Хэн нэгэн эзэн Монголыг одоо манкурт боолуулахын төлөө эзэд те олон тондор ирээ. Маш их зүтгэж байгаа гэдгийг би өөрийн туршлагаар бол олж мэдсэн. Монголын боловсролын салбарт харийн бодлого хэрэгжиж байна. Тий. Гэж л ойлголоо би. Би бол тэрийг бол бүр баталгаатай хэлж чадна. Ерөнхий сайд маань өнөөдөр комик ном рекламада зогсож байна шүү дээ. Энийг өөр юу гэж ойлгох юм бэ? Би Алтан уяггүйтэй бас очиж уулзсан. Ийм байд юм байна. Хөгжинг орнууд ийм байд юм байна. Бас л миний яриаг чихнийхээ хажуугаар. Яг өнөөдөр зүгээр нэг ингээд мөнгө гуйсан ийм тийм их олон хүмүүс явдаг учраас хүмүүс залхдаг байж болно л доо. Гэхдээ номын орчуулга одоо жишээлбэл манай номнууд одоо ийм 50 бот болно. Нэг ийм 50 ботыг тэр болгон өдөр болгон хүн бариад явдаг л байхгүй. Хэдэн жилдээ ч нэг гарчихгүй гэж мэднэ. Зүгээр би өнөөдөр боддгийн маа хаяа. Бас яг монголчууд бас нэг жоохон заяа хямртай ч юм уу арт түмэн юм да тий. Жишээлхэд ингээд биднийг ингээ гадныхан бяцлах гад дэвслэх гээд байхад одоо захын бие хүртэл нэг 100 ном орчуулаа гаргаад ирж байна. Энэ алга болчих нөхөж орчуулнаа. Сүхбаатаргоо та орчуулж араа, давааж байгаа та орчуулж араа гэд ингээд бид хийж байгаа юм. Хэд орчим уран бүтээлч байна? Бид нэг 10-аад хүний л бүрэлдэхүүнтэй ажиллаж байна да. Гэхдээ төрөөр яваад зөвхөрсөн юм уу? Ер нь бол би төр Отхон баяр сайтаа уулзаж утсан. Отхон баяр сайтаа уулзахад надад бид Кембрижийн хөтөлбөрт орж байгаа. Тэгэхээр хэрвээ тэр Кембрижийн хөтөлбөр дотор таны над номнууд ч байх юм бол авнаа. 2 тэрбум төгрөг гаргаад өгнө. Тэгэлгүй яах вэ гэсэн. Энэ бол мэдээж одоо засгийн хийхд бол 2-3 тэрбумаас нааш хийгдэхгүй л ажиллалт. Тэгээд эргээд би нөгөө хэнийг нь Отхон баяр сайдгаа олж авч чаддаг. Тэр 2 тэрбум төгрөг нь чи яасан юм л та. Одоо нэг улс төрчид нэг юм сайхан худлаа амлцах юм л та. Тэр одоо их олон соён гэгэрүүлэгчид улс төрчдийг их доошоо хийж бичээд идгийг одоо л би ойлгож эхэлж байна. Өрдөөс нөгөө юу ярьж байгаагаа ингээ мэдрэхээ болцсон. Зүгээр л нэг юм худлаа үг бэлэн амлалт гэж байдаг. Тэгээд Отхон баяр сайдын үгээр би тэр Кембрижийн хөтөлбөрийг өөрөө интернет хусаар үжиж олж авсан юм. Тэгээд бүр хаана байдаг яадаг гэдгийг бүгдийг мэдэж аваад тэгээд гандмар сайдыг сайд болоогүй байхад нь би яагаад очиж уулзсан бэхээр 500 монгол хүний заашгүй унших 500 ном гаргана гэж нэг удаа телевизээр ирсэн юм л та. Тэгэхээр нь би яаж хийж байгаа туслахаар нь дамжуулаад үгүй надад 100 ном нь байна та авчаач. Би бол үнэхээр бизнесмен биш. Тэ хизээч ашигийн төлөө энэ ажлыг хийгээгүй би мэдэхгүй байна. Гэтэ мэдээж хийсэн ажлынхаа хүссийг авъя. Та миний 100 номыг авчаач гэж гуйсан бэ. Тэгсэн чинь сайд болсныхаа дараа 100 номч байхгүй. Сүүлд нь боловсролын ямар цуу яриа явдаг болсон бэ гэхээр тэр нэг оюунчмаг гэдэг нэг нөхөр яваад байна. Нэг хэдэн ном орчуулсан. Тэр чинь ямар ч чадваргүй орчуулагч гэдэг яриа. Тэгээ би бүр аргаа ядаад их сургуулийн багш нар дээр мобисийн нөгөө инхойр багш мэтийн танилуд дээр очиж хэдэн ном экспертэнд оруулсан. За та илүү энийг ингээд одоо оюунчмаг нөхөр оюунчмаг нь бичиг үсгийн чадвартай нэгэн болно гэсэн тодорхойлт хийж өгөөч надад. Тэгээ боловсролын яам даваач өгсөн. Дахиад хинч над руу юу ч яриаггүй. Тэгэл би тэр чигтээ бичиг үсгийн чадваргүй хүн эвэр л үлдсэн. Бурхан минь дараагийн сайданд таны энэ хийж байгаа юмыг дэмжээсэй гэж бүр бодлоо. Үзэгчдээ Хурууныхээ ток шоу та бүхэнд хүрж байгаа. Хэсэг хугацааны зар сурталчилгааны дараа зочноос манай зочин үзэгчид бас өөрсдийнхөө сонирхсан асуултыг асууснаар нэвтрүүлэг үргэлжлэх болно.
Хамтагаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Хурууныхээ ток шоу үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрч байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочин маань зохиолч, орчуулагч Дашин Оюун Чимэг бидний ярилцаж байгаа сэдв та бүхэнд таалагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр үзэгчдээ бид өнөөдрийнхөө нэвтрүүлгийн зочин үзэгчдээр зохиомж дээд сургуулийн сэтгүүл зам 3 дугаар курсын оюутнуудыг за мөн Монголын боловсролын их сургуулийн сэтгэл судлалын ангийн оюутнуудыг урьсан байгаа. Мэдээж хин ч гэсэн ойлгох юмаа сонсдог гэдэг. Тэгэхээр бас өнөөдөр бидний ярилцлага манай үзэгч оюутан залууст маань таалагдаж байгаа болов уу гэж би бодлоо. Тэгээд та бүхнийг бас асуултын эндэр дээр урьж байна. За сайн байна уу. Та одоо энэ ном уран зохиол орчуулдаг гэсэн шүү дээ. Тэг ер нь Европын орнуудын яруу найраг шүлэг мүлийг орчуулж үзэж юу? Ер нь сэтгэлгээний зөрөө хэрэг гарч байна. Ямар гоё асуулт вэ? За шүлэг орчуулга бол хийсэн. Би хэдэд хийсэн бэ гэхээр оюутан багтаа яг нөгөө шүлэг орчуулах бичгсэн гэж явах та мэдээлэл авдаг хэл маань орос хэл байсан учраас Оросын мөнгөн үеийн яруу найрагчдын бүтээлээс бол орчуулсан. Ахмад Товигийн шүлгийг нэлээд түлхүү орчуулсан дипломын ажил хийж илаа сургууль төгсөхдөө. Тэгээд Бөөнин, Блок, Цветаева, Мандельштам, Бродский нэгдсэн шүлгийг бол орчуулсан да. Энэ маань нэг шүлгүүд гэдэг нэртэй хар нам болон гарсан байгаа. Европын шүлгийг бол би сайн мэдэхгүй. Зүгээр Релькигийн ганц нэг шүлгийг орчуулж ирсэн бусдаар бол сайн мэдэхгүй. Сая сэтгэлгээний онцлогийн тухай асуулаа тийм үү? Энэ дээр би одоо шүлгийн тухайд биш зүгээр ерөнхийдөө сэтгэлгээний тухайд бид ямар ч байсан лавтая өнөөдрийн дэлхийн нийтээс 150 жилээр хоцрогдож яваа гэдгийг хэлье. Та нар тийм байхгүй биднес бүгд iPhone 5-таа одоо утахгүй 6 барина гэж хэлж байгаа билгүй? Хэлэх үеэс тийм ээ. Гэтэл сэтгэлгээ гэдэг маань хичнээн гоё кашмирын дараапан пальто өмсөөд хичнээн үнэтэй брендийн цүнх бариад хичнээн гоё өндөр өсгийд өмсөөд яаж гоё нүрээ бодоод явсан ч би болдог зүйл биш. Сэтгэлгээ тэр дундаа үндэсний сэтгэлгээ гэдэг бол одоо нэг тийм цаг зуур эзэлдэг байна л да. Өнөөдөр та нар энэ зүгээр л улс төрөө харчих тий. Яаж ингэж алингаа алдаж ичхүүр сонжуургүй энэ нөгөө ийм юмыг харж ээж тэр Маркс энтер чин тэр зохиолуудаа бичижсэн шүү дээ. Капитал одоо хэдэн зуун хизээ бичигдсэн зохиол юм дээ. Яг Марксийн капиталаа бичиж байх үед нөгөө зэрлэг капитализм гэж ярьдаг. Одоо би л өнөөдөр орлого олж ивэл тэр ажилчин үхэж гин үү, яаж гин үү над бидлийг зүгээр бусдаас ингээл булаагаад авдаг. Энэ сэтгэлгээ өнөөдөр манай улс төрчдөөс билээхэн бид харж байна. Тэгэхээр энэ бидний сэтгэлгээний хоцрол. Ингэж л хэлмээр болж игэл бид нөгөө нэг юм Цветаевгийн нэг хэлсэн үг гэдэг юм яруу найраг асуусан учраас тэрнтэй холбогдуулаад хариулахад бид нэг муу өвчин бичих цаг зуурыг болж игэл хурдан туулах хэрэгтэй. Энэ хүн болгонд ирдэг улаан бурхан шиг юм гэж. Тэгэхээр бид энэ харанхуй бүдүүлэг зэрлэг капитализмынхаа үеийг аль болох хурдан туулах хэрэгтэй. Ингийн тулд яах вэ гэхээр яг энэ өнөөдрийн биднээс ярьж байгаа сэдв энэ одоо соён гэгэрэлтэй холбоотой асуудал тийм. Ялангуяа хүүхдүүд маань нэг дэлхийн хэмжээний сонгодог зохиол уншаад өсөхөд бас нэг хүн хэдийгээр өнөөдөр зүгээр дарагтаа мэддэхгүй хулгай хийчих болно, төр нийгэмдээ мэддэхгүй манай ерөнхий сайд хулгай хийчих болно. Гэхдээ тэр үүлийн үр энэ дэлхий дээр чинь тэр чигээрээ нүд харж байгаа шүү дээ биднээсийг. Эндээс яаж мултрах юм бэ? Хойцыгаа яаж хурах юм бэ тэр хүнтэй? Ийм сэтгэлгээ дадаж би шудраг биш орлогыг авч болохгүй юм байна гэдгийг ойлгосон цагт бидэнд сая төлөвшлөрөх байх гэж бодож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Таны яриа надад маш сонирхолтой санагдлаа л да. Тэгээд таныг ингээд ном бичихэд чинь хамгийн их ийм урам зориг авдаг зүйл чи юу вэ? Тэгээ яаж та номоо тийм одоо санаа авч бичдэг вэ? Чи миний өөрийн бичсэн номны тухай асууж ах шиг байна. Энэ яруу найргийг бичиж байхдаа би их сайхан баяр баясгалантай ямар ч улс төр бодож бухимдахгүйгээр ямар ч одоо гэр бүлийн өөрөг хариуцлагын тухай бодохгүйгээр их сайхан завтай чөлөөтөө яаж шүлэг яруу найргийн туйлд хүрэх вэ гэж бодож явахдаа бичсэн. Сүүлд нь миний бичсэн нэг 2-3 зэрэг туужийн номнууд бол байгаа. Сүүлийн үед би одоо уран бүтээл гэхээсээ илүү энэ нэг юм одоо нүсэр ажил руу орчоод ямар ч одоо бүтээл энтрийн тухай бодох завдалгүй. Яагаад би анх орчуулга руу орчих гэхээр энэ хэдэн номнууд орчуулсан юм аа. Энийг би зүгээр өөртөө
мэдлэг олж авах үүднээс орчуулга хийж эхлээд тэгээд тэр нь явандаа бүр юм ажил болж хувираад одоо би яг хаана юун дотор явж байгаагаа ч мэдгээ болчиход ингээд байна. Тэр бүтээл авахд хаанаас ирч хурч авдаг тухай асуулаа тийм үү? Тэгэхээр ер нь уран бүтээл туйрвна гэдэг бол бусад төрлүүд ч бол адилхан байх гэж бодож байна. Их энергийн үйлчлэл байдаг. Яг эмэгтэй хүн хүүхдрүүлэхтэй адилхан их асар энергийн одоо шаардлагатай ийм энийг бид мэдээж байглаас аавна. Энэ энергийг хүн хаанаас авч болох вэ те? Өнөөдөр сүүлийн үед их бясалгалын тухай ярьдаг болсон. Энэ тэнд их бясалгалын газрууд үүд хаалгаа нээж байна. Энэ их сайхан хэрэг. Бид хаанаас хүн энерги авч болох вэ? Энэ бүхнээс авсан энерги уран бүтээл гэдгийг би бол өөрийн биеэр баталж байна. Та гэр бүлтэй өөр хүүхэдтэй хүн. Тэгэд яг таныг эд яруу найраг бичиж хахад та айлын эзэгтэй, нөхрийн хань, хүүхдийн ээж ийм эмэгтэй байсан. Яг тэр метршгүй эмэгтэй яаж яруу найраг бичгэд тэр болгоноос ангид салж чаддаг байсан юм бэ? Би яруу найргийг бичиж дуусгах хүнтэйс болсон л та. Тийм үү? Энэ асуултыг 27 хүртлээр би ердөөсөө шүлэгнээс өөр юм бодохгүй мэдэхгүй явсан. Тэгвэл яг тэрнээс хойш яруу найрагтай. Тий, оролцоогүй гэсэн үг дээ. Тэгээ 2000 оны үед бол нэг цөөн хэдэн шүлэг бичсэн. Тэгээ сүүлд ер нь шүлэг бичихэхэд их юм холдсон. Одоо нөгөө миний агаар дээр бууж ирэхэргүй юм блэ. Тэгээд би тэр тэнгэрийн цаг болоогүйгээд нэг туужийг их санамсаргүй бичсэн юм аа. Тэрнийхээ дараа ер нь хүүрнэл зохиол бичих хэрэгтэй юм байна гэж бодоод тэгээд нэлээд олон номнууд авч уншаад интернетээс авч уншаад тэгж жагаад энэ сая та нарт жишээ татсан энэ Салхины дутаад тал гэдэг номыг уншиж байхдаа бүр өөрөө ирэхгүй орчуулсан явцсан. Тэгэл би орчуулга руу альтраад орцсон гэж хэлж болно. Яагаад гэхээр энэ найруулга нь энэ бол үнэн гайхалтай. Би энэ номыг 5 шүлгийн номтой тэнцэнэ гэж боддгийг. Орчуулга нь их тийм гайхалтай одоо дархнаар бол их нарийн урх эцтэй эмээл шиг тийм учраас энийг би монгол хэл дээр яаж болгож болох вэ гэж өөрөө ирэхгүй бодоод энд орчуулад хэлсэн. Энэ очир дуулын бичиглэл гэх номондоо та өөрийгөө би тийм сайхан төмөр төрхтэй эмэгтэй гэдэг бичсэн байсан. Төмөр төрх тийм сайхан гэж юу? Энэ яг зөвхөн гүн ухааны шүлэг юм л да. Яруу найраг бол их тийм зүм бэлгийн асуудал юм. Түрүүхэн би энэ номоо эргүүлж хагаад өнөөдрийн энэ нийгэмд олж харж байгаа энэ их босромог явдал энийг би огт оюутан байхдаа ямарч би одоо миний тэр яруу найраг бичижсэн 90 хэдэн он гэдэг бол бас ч гэж нөгөө хоол олддгүй үлсгэлэнгийн жилүүд л байсан болохоос бас ч гэж хүмүүсийн шудраг журамтай байсан үе шүү дээ. Улс төрчид бидний дургууг тэгдлээ ихт хөрвүүлдэггүй байсан үе. Тэгэхэд би энд хүүхэлдэйн зах нэгдэжээ эрхэмсэг ноёдоо гэд нэг шүлэгдсэн. Тэр нь болохоор яг л өнөөдрийн одоо тэр эзэнгүү төр гэж хэлж болох юм болов. Ер нь бол ингээд нэг гадныханд мэдэгдсэн юм шиг увайгүй, ич хурсан жургүй өнөөдөр ирсэн маргааш марчдаг нэг хүмүүс манай одоо төр засгийг эзэгнээд энэ шүү дээ. Яг энэ хүмүүс зориулаад би тухайн үед тийм шүлэг бичсэн байгаа. Энд хүүхэлдэйн зах нэгдэжээ эрхэмсэг ноёдоо тэгээд нэг юм хэдэн хүүхэлдэйнүүд л тоглоод энэ даа өөр амьд хүмүүс алга гэсэн шуутгатай. Тэгэхээр бас тийм нэг зүм бэлгийн юм бол орж ирдэг л дээ. Тэгээд тэр төмөр төрхтэй гэдэг ч гэсэн яг ийм юмд ингээд сэтгэл гансарсан хүний үг юм те. Одоо би юунд ч одоо гониглахаа болцсон, юунд ч баярлахаа болчихсон. Тэгтээ нэг юм өснөлийн хаа шиг сайхан зүрхтэй гэдэг юм мөртлөө тэр төмөр харц бас нэг юунд ч юм бас инээмсгэлсэн хэвээр гээд нэг төсөжсэн санагдаж байна. Тэгэхээр тэр бол нэг юм шууд утгаар нь ойлгох боломжгүй гүн ухааны өнгө сташуулгалтай. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндэ хүргэе. Хэрвээ нэг эрх мэдэлтэй хүн таныг улсаа хурлан гишүүн болоод боловсролын салбарт өөрхөн хүсэж байгаа зүйлийг хийгээч гэвэл та яах вэ? Тэгвэл намайг улс төрлөө орох уу гэж үү? Өөгүй өстө хизээч үгүй. Яагаад гэвэл та орохгүй бол тэгээд одоо таны яриад байгаа юм чи хэрэгжүүлэх улс төрж байхгүй юм биш үү? Одоо энэ залуучууд дундаас гарч ирж штэ. Тэр чинь жишээлбэл одоо тэр яруу найрагчийн зүрх гэдэг бол их тийм том дэлхий дээр гарсан ямар ч анд сав бүхэн гагцгүй яруу найрагчийн зүрхээр дамжин өнгөрнө гэдэг нэг тийм үг байдгийг та нараа айгуул санаж байгаа байхаа. Тэгэхээр ер нь бол
бүх уран бүтээлчд бол их хит эмзэг мэдрэмтгий гэхдээ бусдын олж хараагүй голоод тарчдаг ийм асуудалтай. Тэгэд би Дашбалбар багш хичээл заалгаж ирсэн. Миний багш 3 жил бидэнд хичээл заасан. Одоо болтол би тэр хүний зүрх ямар аимшигтай олон удаа урагдаж ингэж тасарч исэн бол доо би өөрөө яруу найрагч хүний хувьд их өрөвддөг. Тэгэхээр арайч Дашбалбар шиг зориг надад бол алга. Би зүгээр амиа аваалцахтан тэрний оронд. Хэрэг улсын хурлын гишүүн болгүй зүгээр л хурдхан шиг амиа аваалцахтан байл нэг тийм. Ингээд ахаар чинь одоо нийгэм нь яаж бүгдээрээ 150 жилээ гүйцэх юм бэ? Тэгтээ бас нэг бид бэлэгдлийн ард түмэн монголчууд би нэг юмд бол итгэл алдрахгүй байгаа. Юу гэхээр бидэнд сайхан цаг ирнэ. Ямар нэгэн байдлаар одоо нэг хувь заяа ч юм уу харж үзэх байх. Гэдэг дээр би ердөөсөө ийм итгэл алдрахгүй байгаа. Та нарт нэг жишээ хэлээ, би энэ жишээг энэ тэнд очиж уулзалт энэ төр хийхээрээ байнга дурддаг юм. Энийг би бол их сайн сайхны дохио гэж хүлээж авч байгаа учраас энийгээ би бусдад хуваалцахгүй гэж чаддгүй. Жишээлбэл би 2-3 удаа Сүхбаатар дүүргийн хүүхдийн яруу найргийн хүрэл тулга гээд наадмын шүүгч хийсэн. Ойрын 4-5 жилийн дотор штэ. 4 жилийн өмнө, 3 жилийн өмнө юм уу да. Тэгж хийсэн. Тэгсэн эхний удаад нэг 70-80 хүүхдүүд орж ирдэг юм л да. Сүхбаатар дүүргийн одоо хэдэн сургуулийн тэр сургуулийн хүүхдүүд. Тэгсэн тэр хүүхдүүдийн шүлгэн дотор өстө өлгөөд авах юм нэг ч байсан. 1 жил. Ганцхан 1-р сургуулийн нэг банд нэг болор цомын анзааны шүлгтэй. За тэгээд нөгөө нэг тэмцээн тийм байсан. Дараа жил нь яг ганцхан жилийн дараа би эргээд тэр тэмцээнийг шүүхэд яг тэгвэл манай найз тэр тэмцээнийг зохион байгуулдаг байхгүй юу. Тэгээд хүссэн хүсээгүй би очиж тэнд одоо дайчлагдаж суудаг. Тэгээд тэнд очиход болор цомын анзааны шүлгүүд хэд арваараа. Цаана би жинхэнэ яруу найргийн тухай ярих хэрэгтэй болсон. Тэгээ энийг би бол одоо үнэхээр гайхан биширч хүлээж авсан. Яагаад гэвэл ганцхан жилийн дотор тэр хүүхдүүдийн багш нар солигдоог. Сургалтын материал солигдоог. Юу ч өөрчлөгдөөгүй. 1 жилийн дотор юу болох юм бэ? Бараг нөгөө хүүхдүүд мэргээд орж ирж байгаа. Тэгсэн мөртлөөсөө тэр хүүхдүүдийн оюун ухаанд хаанаас ямар гэрэл бич юу гэмээр. Бүр бараг тэр хайку майку гэдэг ингээд жинхэнэ яруу найргийн одоо тэр мэрэгжлийн яруу найргийн хэмжээнд ярьчмаар шүлгүүд барьсан хүүхдүүд орж ирсэн. Тэгэхээр энийг би их ирж яваа цагийн сайн сайхны дохио гэж ойлгож байгаа. Сайхан тэр одоо өнөөдрийн сурагчийн ширээний ард сууж байгаа тэр хүүхдүүд төр барихын цагт бас өөр болох байхаа гэж хордож байна. За баярлалаа. Энэ сайхан ирээдүй хурдан бидэнд ирээсэй гэж магадгүй яарч байна. Таны яриаг сонсоод бас нөгөө талаар нэлээд гутарж ийм нийгэмд амьдарч байгаа да. Тэгвэл би бас итгэл алдрахгүй байгаа 2 дахь шалтгаан өөрөөрөө жишээ авч бодож байгаа. Жишээлбэл би уран бүтээлч хүний хувьд хамгийн гол нь та нар ч гэсэн мэдж байгаа. Уран бүтээлэл тойрох байдаг. Би надад хоолтой байна уу, хоолгүй байна уу хамаа алга те. Би зүгээр суугаад зохиолоо бичих, шүлгээ бичих, одоо өөр яадгийн тэр сайхан аз жаргалаа эдлэмээр биш. Материалын ертөнцийг хаяад би уг нь тэгж суумаар хүн байсан. Уг нь тэгж суух ёстой хүн байхгүй. Тэгтэл би мөнгөгүй, нэр төрөгүй, албан тушаалгүй нэг эмэгтэй яахаараа ийм бүр ийм аимшигтэй ажил хийж байгаа юм бэ. Тэгээ би ботсон л да энэ одоо толгой яаж буруу ажиллахаараа гинтхэн ингээд оронгоор өргөж өгсөн. Бөмбөгөр бол тесэрхэж байгаа. Тий. Яагаад гэвэл энэ надаар захиалгаар хийлгэж байгаа ажил байна. Залуу үеийнхний захиалгаар би энэ ажлыг хийж байгаа юм шүү дээ гэж би нэг удаа ботсон. Тэгээ эндээ би бас үнэмшиж байна. Яагаад гэвэл тэдэнд одоо манай өсөж өндөөж ахуулгүй төр барих залуу үеийнхэнд энэ зайшгүй хэрэгтэй. Тийм учраас би ч юм уу эсвэл өөр нэгэн хүнийг одоо Монголын хөх тэнгэр сонгоод ажиллаа хийх байсан байна л да. Тэгээд би энд нь сонгогдсон болов гэж бодсон. Үзэгчтэй хурууны ихээ ток шоутай хамтгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр хэсэг хугацааны зар сурталчилгааны дараа эрг уулзцгаая.
Бидэн та хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа нэвтрүүлэг үргэлжилж байна. Тэгэхээр та Дашчин оюун чимэг гэдэг хүн өөрийгөө юугаараа бусдаас ялгардаг гэж тодорхойлох бай. Цөөхөн үгээр тодорхойлвол магадгүй нэг өгүүлбэрээр ч юм уу. Тий. Би ер нь бол их тийм олон юм чаддаггүй. Олон юм руу ордогчгүй. Хэрүү ямар нэгэн ажил хийвэл тэрийгэ маш сайн чанартай хийхийг боддог юм л хүн. Эхнийх нь миний яруу найргийн ном байлаа. Зүгээр олон хүнд таалагдахгүй, хүрээгүй ч үеч мэднэ. Гэхдээ би өөрийнхөө хэмжээнд хамтлаа бичсэн. Дараа нь одоо миний бах орчуулгын ажил байна. Энийг би маш их чин сэтгэлээсээ хийж байгаа шүү. Тэнд нэг ном үлдээтгэлээ. Тэрийг оруулах хэрэгтэй. За энэ номыг орсууд юу гэж үзчихв? Тэдний сургалтын хөтөлбөрт багтчихгүй юу гэж би өөрөө ингэж маш их сэтгэл гаргаж хийсэн. Тэр номууд номын дэлгүүрээр хэр зарагддаг вэ? Талах шиг зарагддаг номтой харьцуулахад. Тэрний хажууд юу ах вэ? Нэг жилдээ 300 ширхэг ном зарагдахтаа үгтэй л байна шүү дээ. Тэр нэг төрлийн номноос. Гэхдээ заримаас нь 100 өдөрч зарагдах бай. Энэ зүгээр олон хүнд энэ мөнгөний ажил юм шиг харагдчих магадгүй. Үнэхээр ч тийм. Ном гэдэг бол их том хөрөнгөөр, том эрхээр одоо жишээлбэл энэ номыг хэвлүүлэхэд хэдэн төгрөг өгөх үү тийм ээ? Аим ажил. Гэхдээ хэрүү би мөнгө олъё гэж утсан бол нууц шиг л хэдэн ном орчуулж чад энийг чинь зүгээр эсвэл таргалах уу, турах уу те? Яаж сайхан бие авч явах тухай энийг хэдхэн ном яхад зүгээр төстэй талах шиг шижигнаад. Зайшгүй бидэнд бас нэг мэрэгжлийн уран бүтээлч гэдэг хүний хувьд одоо өөртөө их өндөр хариуцлага өргөлчөөд байна шүү дээ. Бид хийхгүй бол энэ үнэхээр энэ соён гэгэрлийн ажлыг хийх. Яамны түшмэл хийе тэр мэдэхгүй. Зайшгүй энэ бидний хийх ёстой ажил. Ингэж л ойлгож би хэдэн залуучуудыг уруу татаж ингэж хийж байгаа юм да энэ ажлыг. Түрүүн шүүмжилдэг хүмүүс төдийлөн алга гэж байсан. Таны нөхөр шүүмжилдэг хүн шүү дээ. Мэргэжлийн хувьд. Утга зохиолын судлаач шүүмжлэгчийн хувьд утга зохиолын судлаач шүүмжлэгч нарын хувьд бол одоо бас манай Батуйгаас гисүүлээд сайхан залуучууд бол бэлтгэгдэж байна. Ер нь энэ ташрамд хэлэхэд утга зохиолыг манайх нэг ийм бурхны шашны судраар ойлгоод ном бол их эрхэм ариун зүйл гэдэг ингээд яриад хэвшсэн байд. Тэгтэл ном өнөөдөр утга зохиолын тухай ярихад зөв утга зохиол олон нийтэд түгээхээргүй утга зохиол гэж бас биш шүү ялгамжтай дотроо. Тэр зөв утга зохиол гэдэг маань одоо хүнийг зөв тал руу чиглүүлэх. Одоо нөгөө хүнийг сонингоор алж болно гэдэг шиг ном бол сайн ч юм их вэ, муу ч юм их вэ. Ном болгоныг унших албагүй. Ном болгоныг унших албагүй, ном болгонд хүнд сайхан юм авчраад байхгүй. Өөр үзэл бодол, өөр юм байгаа. Энд жинхэнэ төрийн бодлого үйлчилж тэр одоо эрг уран зохиол гэх юм уу да. Энийгээр бид залуу үе хүмүүжүүлэх ёстой юм аа л гэж ойлгож байна. За баярлалаа. Дашин оюун чимэг юугаараа дахин давтагдашгүй бэ? Тэр нэг хүн болгон дахин давтагдашгүй шүү дээ. Энэ хязгааргүй сансрын дор амьдарч байгаа цаг хорхооч хүртэл би дахин давтагдашгүй бийт байх гэж ойлгодог. Зүгээр миний хувьд гэхээр би одоо уран бүтээлч, уран зохиолтой хувь заяага холбосон хүн. Миний хэдэн шүлэг тэгээд бас нэг бичсэн зохиолууд маань бас энэ орчуулгын маань өгөөд дахин давтагдахгүй үлдэх байлгүй дээ. Сүүлд нь одоо энэ оюун чимэг өнөөдөр биднээс нөгөө эренчингой орчуулгаар нь уншия гэдэг шиг бас оюун чимгийн гаргасан энэ хэдэн ном Монголын утга зохиолд хэрэг болох болов л гэж бодож байна. За баярлалаа. Цаг хугацаа байдаг бол тантай би ярилцаад суугаад л баймаар байна. Маш амттай байна. Эсвэл нөгөө дахин эдмээр түрүүний таны хэлсэн шиг зарим их шиг гэдэг юм маш сайхан байна. Гэвч бидний нэвтрүүлгийн цаг хугацаа одоо бас хугацаатай учраас ингээд дуусгах команд өгөөд байна надад. Тэгээд бид нэвтрүүлгийн хурууны хээ гэж нэрлсэн. Таныг бас урьсан маань ч их онцлогтой. Яг гэвэл өнөөдөр манай Монголын оюуны салбарын хөгжил бас үнэхээр муу байгаа болов гэдгийг олж хардаг хүмүүс байна. Бид нар бас энэ талаар таныг ажил хийж байгааг бас тодорхой хэмжээгээр судалж мэдсэн учраас яриасаа гэж бодож урьсан юм аа. Тэгээ бидний хүндлээд хурж ирсэн танд юуны өмнө маш их баярлалаа.
Хурууныхээ ток шоунда бид нямд орж байгаа шүлгийн ишлэлийг бас авч ашигласан байгаа. Хурууны минийхээ хувиршгүй, өндөгний минийхээ өөрчлөгчгүй гэд. Энэ шүлгэнд зориулсан таны бас шүлэг байдгийм байна лээ. Нямдарж байгаа шүлгээний тухай одоо Дармын Батбаяр биднээсээ ирж нэг уулзалт хийгээд оюутан багтаа. Тэгээд яхад би энэ шүлгийг бичсэн. Тэгээд алганы минь хээ гэд. Нямдарч байгаа болохоор хувиршгүй өөрчлөгдсгүй минийхээ минийх гэсэн санаа гаргасан. Тэгээд энэ дээр болохоор би зөвөр энэ алганы хээ гэж юу юм бэ гэдгийг бодож байгаа бичсэн юм л да. Зураас зурлаг хээ, заавал нэгний үлдээсэн хэлхээ, зангидсан хөмсг шиг хувь заяа, зармигдсан горхиндох болор татлаг, зам харгуй жим тойм, задгай хөх сансрыг хэрэн илээхэд, зайлуул чамаас өөр бидрэх үйлтэнгүй, зүүмэл хялгасан торгуур ертөнцийн. Энд элсэн манхан уйлан хэтэж, эргээ нураан гол мөрөн уйрлаж, эцэнхий сар гүлэг мэт зүдгүүртэйе туулах, энд бас галтуул дэлбэрч болох бичил. Хатсан сайр дэлхий хаан цэцэрлэг, харамсал бус хувирч болох минийх биш. Хаа нэгтэйгийн даажигнал толин тусгал энэ харь хүчин хорвоогийн дөрөвт хэмжүүр алга. Үнэхээр өөр байлаа. Тэгээд манай нэвтрүүлэгт орсон зочид хурууныхаа хээ гарынхаа үсгтээ бидэнд үлдээж байгаа. За хурууныхээ ер нь өдгөө болтол дарж үзээгүй юм байна. Ийм боломж олгосон та нарт бас баярлалаа. За хөхн байна уу, улаан байна уу, та аль нь дарж болно. За манай зочны хурууныхээ ийм байлаа. За тэгээд өнөөдөр бас бидний хүндлэн хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Орчуулгын ажил, зохиолын ажил, номын ажил, оюуны ажил маш завгүй хөдөлмөр байдаг. Ер нь зарим үед гэрээсээ ч гармааргүй, бүр болж өгвөл тусдаа очоод нэг орчин бий болгоод ч суумаар ийм ажил байдаг болов уу гэж би хардгийн. Тэгээд энэ их ажлын хажуугаар цав гаргасан танд баярлалаа. Магадгүй ийм сайхан олон мянган залуусын ирээдүйн хоочийн оюуны тархийг цэнэглэх ажил хийж байгаа таны энэ үлс удахгүй яг энэ бүхнийг ойлгодог сайттай ч юм уу төрийн өндөрлөгтэй болсон цагт удахгүй биелэх байхад. Гэхдээ тэр цаг хурдан ирээсэй гэж хүсэж байна. Тэгээд таны уран бүтээлд ажил амьдралд амжилт хүсье, баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр түрүүн хөтлөгч маань асуусан одоо та юугаараа өрвэ гэдтэй. Тэр шиг одоо нямдарж байгаа шүлгэний тэр хурууны хээ шиг энэ ертөнцийн бид тэр дундаа монголчууд бид хэдийгээр цөөхөн ч гэсэн дахин давтагдашгүй хүн болгоно өөр хүн болгонд чадах гарцаагүй сайн чадах зүйл заавал бий. Тэгэхээр би ийм өнцгөөс нь харж байгаа бас та нарт баярлж байна. Тэгэхээр бид уг нь яг тэр хурууныхаа хээ шиг өөрийн давтагдашгүй чанараа, давтагдашгүй авьяасаа, давтагдашгүй хөдөлмөрөө улс их орондоо хэрэгтэй өнцгөөс нь хүргэж чадах юм бол бид хөгжиж чаднаа. Тэ сайн сайхан нийгэм утахгүй биднийг тосч авах байхаа гэж бодож байна. Тэгээд танаа зочид бас хурууныхаа хээ шиг давтагдашгүй байх болтугай. Тэгээд баярлалаа. Үзэгчдээ та бүхэнд ATV телевизийн хурууныхээ ток шоу шинэхэн дугаараа хүргэлээ. Энэ удаагийн манай зочин зохиолч орчуулагч Дашин Оюун Чимэг байлаа. Нэвтрүүлгийн зочин үзэгчдээр зохиомж дээд сургуулийн сэтгүүл 103 дугаар курсын оюутнууд, за мөн Монголын боловсролын их сургуулийн сэтгэл судлалын оюутнуудын төлөөлөл оролцсон юм а. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Өндөг нэмнэхээ өөрчлөгдөшгүй, хуруу нэмнэхээ өвшгүй, алга нэмнэхээ ардшгүй, минийхээ минийх.